Бат оргилын жигүүртнээс дээгүүр уран бүтээлийн үдшилэг. 3 дугаар сарын 8 Улаанбаатар хот Holiday Inn. 3 дугаар сарын 9 Эрдэнэт хот Уурхайчин соёлын ордонд. Дэлгэрэнгүй мэдээллийг 94 69 67 99 дугаараар авна. Сайн байна уу Батөргөлхаа? Сайн байна уу? Та нэрээ борсон биш үү? Тэгсээ сая нөхдөцтэйгээ хамт нэвтрүүлэг бэлдэж зураг авч явсан. Тэгээд тэр маань их наранд байсан байлгүй тэгээд борлцсон. Юуны зураг авалт хийсэн юм бэ? Тэр одоохондоо нууц. Та Монголын алдартай урлагийн гэр бүлийн хүн үе дамжин урлагаар явна гэдэг төрлөх авиас нөлөөлт юм болов уу? Эсвэл гэр бүлийн орчин нөлөөлсөн үү? Аль нь л баг. Хүн зөвхөн авиас байгаад бас хангалтгүй баг. Мэдээж хэрэг хүн болгон өөрийнхөө багтаа үзэж харсан, өсөж төрөлсөн тэр орчин нь хүнд их нөлөөлдөг байх гэж би итгэдэг. Зүгээр миний хувьд бол ээж, эмээ их нөлөөлсөн. Манай хуйгаа ах одоо өөрөө бас гитар тоглодог. Мэдээж хэрэг миний аав надад бас их нөлөө үзүүлсэн. Энэ кантри хөгжим сонсдог, сонирхдаг хүн байсан. Таны дүү бас гитарч тий? Тийм, мөнх оргил маань бас гитараар, классик гитараар Америкт мастерын зэрэг хамгаалсан. Тэгээ одоо өөрөө бас студиогоо байгуулад Монголдо ажиллаж байгаа. Ер нь Монголдо бас нэг юм гайгүй гитарчдын тоонд ер нь ороод байгаа. Таныг зөвхөн дуучин гэж хэлж болохгүй юм шиг санагддаг юм л да. Яагаад тэгэхээр та өөрөө дуунуудынхаа үг аяыг зохиодог. Тэгэхээр илүү зохиолч тал руугаа ер нь юу гэж тодорхойлбол зүгээр юм бэ? Би ч өөрийгөө нэг дуучин гэдэг үл дээ. Дуучин байхын тулд тэр чинь бас мэрэгжил шүү дээ. Маш их зүйлийг хүнээс шаарддаг. Миний өөрийн стил бол баард гэж хэлдэг. Энэ бол өөрөө дууныхаа ая үгийг зохиогоод өөрөө дуулдаг тийм стил. Тэгээ энэ нь болохоор тэр дуулж байгаа хүний учиргүй дуу хоолойгийн шаардхаасаа илүү тэр хүний үг дуундаа оруулж байгаа утга учир нь их чухал байдаг. Сонсоход таны дууны шүлгүүд их хүчтэй үзэл санааг илэрхийлдэг л дээ. Тэгэхээр энэ нь өөрөө баардын онцлог юм уу? Тийм, ер нь энэ баардын дуу гэдэг бол тухайн хүний өөрийнх нь иргэний байр суурь маш их чухал байдаг. Тухайлбал Боб Дилан байна. Одоо нийгэмдээ маш их нөлөө үзүүлсэн. Өөрөө бол бас дуучин гэхээсээ илүү яг тийм бардын стилийн хүн. Үг аяа өөрөө зохиодог, өөрөө дуулдаг. Яг тэр хүнийг дуучин уу гэхээр бас хэцүү. Яг зүгээр бараг ярьж байгаа юм шиг дуулцдаг те. Гэхдээ Америкийн өнөөгийн хөгжилд асар их нөлөө үзүүлсэн тийм хүмүүсийн тоонд ордог. Тэгэхээр энэ бардын дуу гэдэг маань өөрөө энэ дуулж байгаа хүнийх нь иргэний байр суурийг илүү илэрхийлсэн байдаг. Зүгээр өөрөө бол хэцүү ажилласан байна. Энэ миний дууны аянууд бол илүү тийм хөнгөн мажор талтай байдаг. Гэтэ би энийг бол илүү Монгол артын язгуур урлагтай бол илүү холбож одоо бодож санагдчих байна. Хэрвээ ажих юм бол Монгол ардын дуунууд бол өөрөө бас их тийм мажор дуунууд мөртлөө яг үгийн сонсохоор бол бүхэл бүтэн хүний амьдралын философи маш хүнд хэцүү үедээ зохиосон дуунууд аян ихтэй айгуу тийм өөдрөг байж. Би өөрийнхөө дуунуудыг зохиохдоо бол бас л ер нь ардын язгуур урлагаас маш их юм санаа авч сэтгэл маань бол ер нь тэнцэнээс төрсөн байдаг болохоор нөлөөлсөн баг л та. Таны анхны дуунууд гарснаас хойш одоо дараагийн уран бүтээл гарахад нэлээд хугацаа өнгөрлөө. Яагаад энэ олон жилийг шаардах болов? Би зүгээр дуунуудаа оролдохоо бүр болчихоогүй л дээ. Тэгээд энэ 20 жилийн хугацаанд бол бас л дуунуудаа зохиосоор явсан. Тэгээд дуунууд маань тийм амархан бас төрчдгөө их удаан он жилүүдээр зарим дуунуудыг бичдэг. Зарим дуунууд бол яг бараг 7 хоногт оч төрсэн дуу байдаг. Гэхдээ ихэнх дуунууд бол хэдэн сараар, зарим нь бол хэдэн жил дамж зохиосон байдаг. Тэгэхээр
одоо бол энэ дуунуудаа хүмүүстэй хуваалцах бас цаг нь болсон юм болов уу гэдэг одоо цомгоо номтойгоо гаргасан. Батөрөглийн жигүүртнээс дээгүүр уран бүтээлийн үдшилэг 3 дугаар сарын 8 Улаанбаатар хот Holiday Inn, 3 дугаар сарын 9 Эрдэнэт хот Уурхайчин соёлын ордонд. Дэлгэрэнгүй мэдээллийг 94 69 67 99 дугаараар авно. Жигүүртнээс дээгүүр гэдэг нэртэйсэн тий таны маань. Тэгэхээр жигүүртнээс дээгүүр гэдгээр энийг нэг шүүмжилж байна гэж ойлгож байна. Зөвхөн шүүмжлээ зогсохгүй энэ бол ураа юм. Бид нэр өөрчлөгдөх ёстой байна. Тэгээд энэ зөвхөн нэг улс төрд байгаа хэдэн хүмүүсийг ч юм уу дарга цэргийг шүүмжлэх нь бол хитрхи явцсан юм аа. Бид нар нийт ард түмнэрээ өөрчлөгдөх хэрэгтэй байна. Энд бол яг энэ улсаа үндэснээ манлайлж явж байгаа хүмүүс тэр дотроо урлагийнхан хандаж бол бас ураагаа хэлмээр байна. Тэднэрийгээ бас шүүмжилмээр байна те. Урлаг тэр дотроо их урлаг бол ард түмнийгээ манлайлж явдаг юм аа. Тэрнээс ийм юм ашигтай байна гэх тэгэл зөвхөн нэг юм хуушур бууз хайраад тэргээр нэг юм бор хоногоо төөрүүлж хэдэн төгрөг олохын төлөө явах юм бол ард түмэн маань урууднаа. Манай өнөөгийн нийгмийн энэ хэцүү байдалд орсон нь бол яалтчгүй манай энэ соёлын доройтол бол энүүний гол нөхцөл нь болоод байгаа юм аа. Тэгэхээр энэ бүхнийг өөрчилж сайн сайхан амьдрахын тулд бол бид нэр соёлын хувьсгал ер нь зөвхөн соёлч байхтай ер нь манай салбар бүхэнд л өөрчлөлт шинжилэлт хэрэгтэй байна. Тэгээ тэрүүнийг урайлж энэ жигүүртнээс дээгүүр нэрээ ер нь явах хэрэгтэй юм аа гэдэг л гол санаа юм. Таныг Монголын анхны джентльменаар өргөмжилж байсан. Энэ танд ер нь хэр нөлөөлдөг вэ? Тэр ч бас анхных биш л дээ. Тэр үед джентльмен гэдэг тэмцээн явдаг байсан. Эхний бараг 2 ч явцсан байлаа. Тэгээд би тэр үед тайхар клубт явдаг байсан. Тэгээд тэр жилийн тэмцээнд манай багш яг мистер нь болоод манайх бүх жингийнх нь алтыг аваад байж исэн. Тэгээд ерөөсөө энэ жилийн урал даамт нь бид нар бүгдээрээ орно гэдэг манай тайхар клуб бас гуруулаа орж исэн. Тэгээд тэр жилд яг джентльменээр нь бол би шалгарч исэн л да. Тэгээд зүгээр тэр үед хүмүүс их бас нийгмээ боддог байж, нийгэмдээ соёл түгээх тэр ажлыг хийгдэжсэн нэг хэлбэр юм уу? Яаж соёлтой зөв бие авч явах уу? Нийгэмдээ эргэн тойрондоо ямар одоо өрн нөлөө үзүүлэх үү гэдэг тэр талаас л одоо харуулсан уралдаан шүү дээ. Бид нар нэг юм хитрхи ахуй хөөцөлтөд байна тий. Нэг гоо сайхан урлаг соёл гэдэг чинь бол маш чухал юм шүү дээ. Энийг бол бид нар мартаж болохгүй. Одохгүй эмэгтэйчүүдийн баяр болох гэж байна. Та ер нь хин нэгнийг баярлуулах төлөвлөгөөтэй байгаа юу? Мэдээж яриг баярлуулалгүй яах вэ? Тэгээд хин нэгнийг байтугай ер нь энэ баярыг тохиолдуулаад би сая ном цомгийнхаа нээлтийг оны өмнө хийсэн. Тэгэхээр уран бүтээлийнхаа үйлчлэгийг эмэгтэйчүүдтэй зориулаад зохион байгуулъя гэсэн бодолтой байгаа. Энэ 3 сарын 8-нд Holiday Inn Ballroom уран бүтээлийн маань үйлчлэг болно гэдэг юм. Эмэгтэйчүүд бүсгүүчүүдтэйгээ тэр ингээд урьж байна. Таны анхны уран бүтээлийн тоглолт. Тийм. Би даасан гэдэг шүү дээ. Үнэхээр гоё сонсогдож байна. Тэгвэл 3 сарын 8-нд таны тоглолтын дээр уулзъя. За баяртай сайхан уулзцгаая. Баярлалаа. Батөрөглийн жигүүртнээс дээгүүр уран бүтээлийн үдшилэг 3 дугаар сарын 8 Улаанбаатар хот Holiday Inn, 3 дугаар сарын 9 Эрдэнэт хот Уурхайчин соёлын ордонд. Дэлгэрэнгүй мэдээллийг 94 69 67 99 69 дугаараар авно.